За та бүхэндээ өнөөдрийн мэндийг төшөөлье. Арц намаас 2020 оны улсын их хурлын 8 дахь удаагийн сонгуулийн дүнгийн асуудлаар мэдээлэл хийх гэж байна. За өчигдөр сонгуул болж өнгөрсөн. За сонгуулийн явцад бол мэдээж олон маргаан зөрчлүүд өдр гарсан бүтгэгдсэн зүйлүүд бий. Тэрийг бол сонгуулийн эрх үүхий байгууллага хууль цагдаагийн байгууллагууд нь өөрсдөө шалгаж тогтоох байх. За Арц нам бол ямар ч байсан өнөөдөр энэ сонгуульд төлөвлөсөн хэмжээнд амжилт үзүүлж чадсангүй. За тийм учраас бид бас Арц намын үндсэн дүрмийн хүрээнд намын даргавд би хариуцлага хүлээж намын даргийнхаа ажлыг бол өгч байгаа. За энэ талаараа үндсэн дүрм заасны дагуу холбогдох газарт нь өргөдлөө шилжүүлсэн байгаа. Ингээ шийдвэр гарах баха. За ийхүү Эрдэнэ хэмээх энэ этгээд 2020 оны улсын их хурлын сонгуулийн маргааш өөрийн хүсэлтээр намын даргаасаа огцорч тамга тэмдгээ хүлээлгэн өгсөн байна. Түүнээс хойш бүх юм ном журмаараа хагас жилийн турш явж байтал мөнөөхөн огцорсон дарга Эрдэнэ буга гинт хэлд орж би ардчилсан намын дарга хэвээрээ байгаа. Туван бол ардчилсан намын дарга биш хэмээн мэдэгдэл хийж тамга тэмдэгний хэрүүл хийсэн асуудал гаргаж ирэв. Ингэж л ардчилсан нам хоёр даргатай болох бодлооны их тавигдсан юм. Үүний дараа ихэм хөвөрсөндөө хэдэн жилийн турш хэрэг үүсгэгдээд явж байсан Эрдэнэ хэргийг прокуророос хэрэгсэхгүй болгож гийгүүлв. Ухаан бол тэрбум гаруй төгрөгөөр эвдэрхий элеватор шахаж улсыг онцгой хэмжээгээр хохироосон хэрэг мань Эрдэнэ огныхаа хамтаар яллагдах ёстой болчиход үүлээ өзөө суутал Монгол Ардын нам хэмээх төрийн бус байгууллага авралын гараа сунгаж хэрэгээс чөлөөлсөн тул тэрбээр ийм тохироогоор ял наймаалтсан тэнэг хүндж ойлгохдоор асуудал юм. Хизээ байтлаа хоёр өөр нам хүзүүсээрээ тэрвэрлдээд нэг магтаад явж байсан юм битээ. Тэр тусмаа сонгуулийн өмнө хамгийн товчоор хэлбэл ардчилсан нам доторх манан бүлэглэл ингэж л ус тосоороо ялгаран эсрэг талдаа үйлчлэн намаа хоёр хувааж өгсөн нь өнөөдөр ойлгогдохоор байна. Түүнийхээ төлөө ял наймаалтсан гэдгийг ч ойлгомжтой. Дан ганц үүнийхээ төлөө Монгол Ардын нам хэмээх төрийн бус байгууллага татан буугдана. Өмнө нь хэлж байсан одоо ч дахин хэлье. Энэ бүх бохир заваа юм бол Монгол Ардын нам хэмээх төрийн бус байгууллагыг хулгай мөнгөөрөө худалдаад авчихсан лойерчин хулгайч Сүү Батболдын хулгай хөрөнгийг хамгаалахын төлөө нам дамжсан бүлэглэлийн хийсэн ажлын зөвхөн нэг л хэсэг юм. Үүнийхээ төлөө Монгол Ардын нам хэмээх төрийн бус байгууллага татан буугдаад 7 хоног байна. Одоо тэд ямар нэг сонгуульд нэр дэвшүүлэх хэрэггүй сул гишүүд болсон. Нэг хүний хулгай хэргийг дарахын төлөө үйлчлэхдээ Монгол улсын бүх хууль дүрм тэр дундаа үндсэн хуулийг хүртэл гажуудуулсныхаа төлөө Монгол Ардын нам хэмээх төрийн бус байгууллага ийхүү татан буугдахдаа Монголын түүхэнд маш том хар толб үлдээлээ. Яг л Сүүшүү Жамба Эрдэнэ Шанзав Бадамдорж нар шиг. Энэ бүхнийг зохион байгуулсан Монгол Ардын нам хэмээх төрийн бус байгууллагын удирдлагын бүтэц Сүхбаатарын Батболд, Ухнаагийн Хүрсэх, Улсын их хурл дахь 62 гишүүн, засгийн газрын сайд нараас гадна өнөөдрийн Монгол төрийн бүтэц дэх үндсэн хуулийн цэц хэмээх төр төсний байгууллагын нэр бүхий гишүүдж бас насан туршдаа дүүхэнд муу мухагаар үлдэж нэр ус удам судраа цоллуулж явах болно. Насан туршдаа ихтэй сургуулийн хичээлийн сэдэв болон энэ тухай дурддагдж явна. Өнөөдрийн энэ бүх үйл явдал бол шинэ цагийн Монголын түүхэнд хамгийн бузруулаа арчаагүй заван хар толб билээ. Яагаад гэвэл Монгол Ардын нам хэмээх төрийн бус байгууллага нь үндсэн хуулийг хүч төрөмгийлэн бөөнөрөө зөрчгтөө сул онгоц хүүхний бүкс элсэн хэрэгээр дэлхийд даяар шившиг болон бүртгэгдсэн өгзөг хэмээх одоо ирийн нэртэй хамт үрд бичигдэж явах болсноороо насан туршийн хутамшгийг нэр дээрээ нааж явах болно. Энэ бузар хэрэгт нэр хавчуулагдаж явах хүмүүс өөрсдөө өхөж үгүй болсон ч тэдний нэр Монголын түүхэнд бузар улаан баримтаараа үлдэж Монголын хойч үед үрд мөнх үеийн үед жигшигдэж явах болно. Тэд өөрсдөө л ийм замыг сонгосон, тэд өөрсдөө л ийм зам руу харайж орсон. Ард түмэн хизээч ялагддаггүй юм. Үүнийг түүх батлан харуулсан. Баатарлаг түүхтэй Монголын түүхэнд хизээч байгаагүй бохир заван жигшүүртэй түүхийг чухамхүү Монгол Ардын нам хэмээх энэ төрийн бус байгууллага болон тэдний боол болсон бүхс базагч нар бүтээснээрээ түүхийн гутамшиг болон үлдэж байгаа юм. Монгол Ардын хувьсгалт нам нь нэгдсэн үндэстний байгууллагад Монголыг бүртгүүлснээрээ бахархал болж байсан бол тэрэлжийн тунхаг гэчээр 2010 оны 8 дугаар сард бий болсон 11 жилийн түүхтэй Монгол Ардын нам нь ийм л түүхтэйгээр арчигдан дуусч байна. Монголын түүхэнд бүхс бөөрийн бузартай хүмүүсээр төрийн хуулийг базуулж байсан түүх хизээч үгүй. Гэвч ингэж л анх удаа бичигдэв. Монгол Ардын нам хэмээх төрийн бус байгууллагын түүхэнд өлдөөж буй мөрөн энэ аж ахуй.